Өнгөрсөн онд Монгол улсад самбохийн үүсч өгдсөний төвх 50 жилийн төгссөн билээ. Харин энэ жил самбохийн эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 38 удаагийн залуучуудын улсын аврах шал оруулах тэмцээн Орхон аймгийн хан гард спорт ордонд эхэллээ. Тус тэмцээн энэ жил Орхон аймгийн засаг даргын нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээн нэрхтээ 10, эмэгтэй 10 жилд 2 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна. Тэмцээн өнөөдөр эхлээд нийт 20 жилийн тамирчид өрсөлдөж дөнгөө гаргана. За өнөөдрийн одоо 2 жингээ барилдаа явагдаад дуусчаад байна. Одоо үлдсэн жингүүд нь одоо явж медалийн төлөө барилдаануудад дуудахгүй явагдана. Өнөөдөр эхний өдөр маргааш 2 дахь өдөр үлдсэн жингүүд нь явагдаад дөнгөө гаргаад дуусна да. Одоо энэ тэмцээн маань их ач холбогдолтой тэмцээн шүү дээ. Энэ залуучуудын улсын аварга одоо эхний байр уушаад орсон тамирчид Аз төвийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж залуучуудын тэмцээнүүдэд оролцсон. Тийм учраас хариуцлага өндөр тийм тэмцээн болж байна. Самбохийн спорт нь манай спортын төрлүүдээс хамгийн олон дэлхийн аврагтай, хамгийн олон гавьяатууд төрөн гарсан спорт гэдгээрээ онцлогтой. Энэ онд манай тамирчдыг олон улсын тавсан томоохон тэмцээнүүд хүлээж байна. Тус тэмцээнүүд төрүүлсэн тамирчид залуучуудын Аз төвийн аварга, дэлхийн аврагт оролцох эрх авах юм а.